Сэлгмонон согийн осондогдож наран гэрлийн Батбаяр. Хасиг гүрвэргийн осондогдож Инкватрин Саролдэртэн. Мэдээжийн гурвдагчман тим Аза Нанда анасог дөрөвдөж болсон. Яг одоо бүгдийнхээ өмнө завхан бродерс вагийн өгдөж Батбаярын инхамгадор. James вагийн өгдөж Санаматрин Санчи. Угоптин өгдөж морон шилтийн фошоорон Хэдэж майнерс вагийн өгдөж амжилт оршин сул жаргал. Баярлалаа айгуу багнамжтай биядасан дөршөн. Угоптын тоглолт 2025 эрэгтэйчүүдийн 3 онооны шидэлтийн аврах шалгаруулах тэмцээн бэлэн болоод байна. Шууд амжилтын алтан ивенттэй хамтдаа дөрөв залхын юнитэл. За тэгээд түрүүчийнхаа яриаг үргэлжлүүлэхэд цооч дээр холын цаа шидэлтийн тэмцээнд тэд дөрүүсэн гэдэг одоо маргаан гэх үү тийм ээ. Эсвэл нэг юм үл ойлголцол байдаг. Тэрийг хоёлаа бас нэг шийдэх гэдэг. За тэгээс юунаас өмнө. За хамгийн анх бол 2009 онд авраг авч ирсэн. Үүний дараагаар 2013 онд аваад 14 онд өнжөөд 15 16 онд авч ирсэн. Тэгэхээр нийтдээ 4 удаа. Баярхүү шидэлт ихсэн. За түүний хувьд бол Дэм хөгжлийн лигийн ховд Шонхрууд багийн тоглогч. 3 оноотой гарч иж байна. Эхний цэгээс За хоёр дахь цэгээс эхний 3 шидэлт. За 3 дахь нь амжилттай болсон, 4 дахь нь амжилтгүй. Сүүлийн 5 дахь шидэлт амжилтгүй. Эхний 2 цэгээс 4 оноотой гарч ирлээ. за тэгээд хөгжлийн лигийн залуу тоглогчийн хувьд тэгээд тодорхой хэмжээний өөр байгаа да. Энэ зааланд бол маш цөөхөн удаа тоглож исэн байх. Энэ дассан шийд гэдэг зүйл бас ондоо шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За тэгээд өмнөх одоо сайн аваргуудын хувьд дийлэнхтэл спортын төв ордонд л одоо тодорсон байгаа шүү дээ. 13 оноотой гарч ирлээ 4 дахь цэгээс. 14 15 дахь оноогоо авсан. 15 оноотойгоо сүүлчийн шидэлтэнд амжилтгүй. За 15 оноо авсан. Их сэтгэл дундуур баг шиг байна шидэлтэнд. Тийм байна. За оюутны лигийн хүрэл медальтай тамирчин өнөд бол сурч дассан шийдэн дээрээ шийдэн. За шинэ орчин, шинэ уур амьсгал дээр шийдэн гэдэг бол олон зүйлээрээ өөр байх нь гарцаагүй үсттэй. тэгж байх. За өнөөдрийнхөө энэ хооронд хоёулаа харилцдаг яс бас юу ачи. Хэнийг харж байна вэ? За би бол Батбаярыг нэрлэмээр байна. Сэлэнг Бодонс багийн тамирчин. Таны хувьд? Миний хүн яг одоо шийдэх чинь. Вау. Цагаанбаатарын Санчир, Мойсийн төгсөгч, Эпсийн шилдэг шидэгч. Одоогоор эхний 2 шидэлд орсон бай. 1 оноо. За жоохон удаан шидэд энэ удаа гэмээр харагдаад ах юм. Санчир. За өдрөнд 38% одоо шидэлтийг шийдэж байгаа түүний хувьд. 2 дахь цэгээс за 3 дахь оноогоо авсан. 4 дахь оноо. За алаг бөмбөгөө нэлээд хойш нь байрлуулсан юм байна. 4 оноо Санчир явах хэрэгтэй. Цаг нэлээд яваад байна шүү. Ер нь хурдтай шидэлтүүд хэрэгтэй байна да. За энэчнээс бол харин 4-ыг хийжлээ шүү. Мони болоо бүр сүүлийн цэг дээр тавьчихсан юм байна. Энэ их буруу тактик болчлоо шүү Санчираа. Сүүлийн 10 секунд аль хэдийн унтсан байгаа. Хурдламаар байна. Яарч хийсэн шидэлтүүд ч дээ. Тэгээд яа хийдвэ орсон. Яа 13 оноотой гараад ирлээ. Их тайван эхэлжлээ те. Эхний хэдэн цэгээс их хитргий тайван байв да.
За одоо бол харин цаана зөндөө цаг үлдчихэж мэдэх нэг хүн шидэх нь. Яг зөв. Инх амгалан бол өстэй зарим үед тоглолтын дээр нүд гүцхий аргагүй хурдан гаргаж байгаа харагддаг бөмбөг. За тэгээ энэ тэмцээнд тэр нь Петвей оролцсон гэж анх бол мэдээлэл гарсан. Тэгээ дараа нь бол Петвей оронд инх амгалан оролцоор болсон. Тий сонгогдсон. Петвей тодорхой шалтгааны улмаас бас энэ удаагийн тэмцээнд бол орж боломжгүй болсон байгаа. Харин нөхөд сонгосон сонголт гэхэд үнэхээр гоё нүдээ олсон сонголт байсан байна гэж дүгнэхээр байна. Инх амгалан нэг тайван шидмээр байна. Чи хурдан шиддэг штэ инх амгалан. За эхний цэгээс нэг оноотой. За манай боцэг эхнийхээ алдсан 2 дахь шидэлт нь ойжгаад орсон 3 дахь оноо. За энэ маш чухал шидэлттэй унсаан 5 дахь оноо авлаа. За дахиад 3 цэг байна да. Цаг бол нэлээд доошоо орсон шүү. 6 оноо. 7 дахь оноо. За чи цаана цаг үлдэнэ гэдээсэн чи инх амгалан минь бөмбөг үлдэх гээд шүү. 9 дахь оноо. 10 дахь оноо. 5 секундын хугацаа үлдсэн байна. 11 байгаа. Яа 12 гээд 2 бөмбөгтөө бараг л үлдлээ дээ. Тэглээ харьцангуй удаан их тайван шидчихлээ. Ялангуяа эхний 3 цэг дээрээс. За тэгээд нөгөө өмнө нь энэ тэмцээнд орж исэн, төрүүлж исэн туршлагатнууд олон биш үү те. Тэглгүй яхаа. Тэгэхээр тухайн тоглогчид бол одоо цаг бага байдаг гэдгийг их сайн мэдэрч шийдэж байгаа. Шийднэ гэсэн үг. За яг одоо миний сонголт Сэлэнг Бодонсбагийн тавирчин Бат2 заниудрал холын шидэлтийг 35.2%-тай шидэж байгаа. За сагсан бөмбөгийн ертөнцид бас л түүх хүтээж яваа залуу шүү дээ. Өмнөд Солонгосын мэрэгжлийн сагсан бөмбөгийн лиг драфтаар сонгогдсон анхны монгол тоглогч. За эхний цэгээс 1 оноо авчихсан байгаа. Сүүлчийн шидэлт нь амжилтгүй ердөө 1 оноотой гарч ирлээ. Харьцангуй хурдан шидэж байна те өмнөд тоглогчдыг бодвол. 3 дахь оноо. 2 дахь цэгийн сүүлчийн шидэлт нь амжилтгүй 3 оноотой. За манай боолоо 4 дахь цэг дээрээ байрлуулсан байна. 4 оноотой байгаа. 5 дахь оноо болсон хамгийн чухал цэг. 7 9 за 9 оноотой 4 дахь шидэлт амжилттай 11 дахь оноогоо авсан. Сүүлчийнх нь амжилтгүй арай дутлаа. Цаг хангалттай байна. 12 13 14 оноотой. За одоогийн байдлаар финалд өрсөлдөх боломж байна гэсэн үг. Тий. За эм хөгжлийн лигийн аваргын хувьд 15 оноотой, Бат2 14 оноотой хоёр жигсэж байна. Маш хурдан шидлээ. Сүүлд бол бүр шумаа доош хараач гэдэг нь шүү дээ. Хэл завтай шидлээ. За одоо хасын хүлгүүдийн шидэгч Саруул Эрдэнэ. Заслыг олон хүний таамагт байгаа тоглогч. Аз2 чин дээдлигийн шидэлтийн 3 оноо шидэлтийн 3 удаагийн аврах тамирчин. Тэгэхээр рекордын эзэн гэж бас ярьдаг тийм ээ. Зол жаргалын тэр хоёр түрүү бол Sprite League дээр бас байсан болж таарж байгаа юм. Тэгээд Az2-ийн хувьд Саруул Эрдэнэг бас онцгойж нэрлэжсэн шүү дээ. Сая ярилцсан дээрээ тийм ээ. Одоогийн байдлаар 2 оноотой шидэлтүүд нь үргэлж байна. 3 4 5 оноотой гараад ирлээ. Эхний 2 цэгээс 6 дахь оноо 7 8 дахь оноо байсангүй 7 оноотой. За манай бол эхнийх нь унсан 9 дахь оноо 11 хэвээр үлдсэн. 4 дахь нь амжилтгүй сүүлийн 2 шидэл угаагаад гарчлаа. 11 цаг нэлээд доошоо орсон шүү. 11 байгаа. 11 байгаад байдаг. 12 оноотой дуусчлаа да. Саруул Эрдэнэ. За тэгээд яг ингэж байрлж идэх ч бас л тэгээд
одоо амаргуул гэдэг нь харагдаж штэ нөгөө бидний бодож яадаг төсөөллөөс арай өөр гэдэг нь харагдаж штэ тийм ээ. Тэгвэл яг тоглолтын дунд шидэг ингэ шидэг шал өөр. За зоолж аргал. Яг одоо шилдэг гүйцэтгэхэд бэлэн болсон маань үзэгчтэй. Холын шилтийн тэмцээний 4 удаагийн авраг. За өнөөдөр бүх оддын тоглолтод өмсгөл бичиг за ингээд олон зүйлс нь бол бас их гоё харагдаж шүү. Тэгээ энэ яг энэ өмсгөл нь Эрдэнэт Pioneers-ийн удирдлын City Edition өмсгөл юм байна. Цоошин их өмсгөл гарч ирсэн байна. Үнэхээр нүдэнд тусч байна. За цоож ихний цэгээс 1 оноотой гарч ирлээ. 2 1 хийгээд эхэлчих юм болж одоо тэгээд үргэлжлүүлээд унгаад авахгүй дахаар тоглогчдоо 4 оноотой эхний 2 цэгээс 5 6 7 8 9 Moneyball эдрээс хийхэд ёстой доо 11 дэх оноо болсон 13 15 болсон баяртай Батбаяраа тэгээд хилчлээ дээ 16 17 18 Хэдий ихний цэгээс ердөө нэг шидлэг амжилттай болгосон хэдий ч хоёр дахь цэгээс эхлээд яг нэг шидэлтэй байрны гэдэг боллоо доо. Ялангуяа тэр голын цэг дээр бөмбөг гараас ямар гоё гарч иваа. Үнэхээр гоё байлаа. Яахын аргагүй ийм одоо авраг юмаа гэдгийг л батлаа харуулж штэ энэ удаад эхний шатнаас тэргүүж гарч ирж байна. Тийм ч сарын саруулын царайштай бууж өгөөд гэсэн царай байлаа. За ингээд саруул инх амгалан Батбаяр 3 ихний шатнаас хасагдж байна. За чи ингээ баг хамгийн залуу хамгийн ахмад хоёр тамирч үлдчихсэн. Тэгтээ. За ингээд эм хөгжлийн лигийн бүх оддын тоглолтын 3 оны шидэлтийн аваргаас эхлэх баг. 15 оноо ихний шатанд авсан. За зоож аргал. Үнэхээр одоо гайхалтай шидэг гэдгээл харууллаа да ихний шатанд. За дээд лигийн бүх оддын тоглолтын бас нэг одоо сонирхолтой гоё зүйл нь яг энэ хөгжлийн лигийн оддын тоглолтын шилдэгүүтэй дээр шалгаж байдаг тийм. За ингээд ховд шонхрол багийн шилдэгч финал руу орж ирсэн. Харцгаая. Одоо бол хамаагүй өөр баха. Түрүүнд нэг 25 шидэлтийг хийсэн шүү дээ. 1 2 оноотой. Эхний цэгээс 2 оноотой. Moneyball-ыг 2 дахь цэг дээрээ тавьсан юм байна. 4 За Moneyball ердөө нэгийг л амжилттай болгосон. Хоёр дахь нь муу амжилт бай. Ердөө 4 оноотой гараад ирсэн. За одоо ерөөсө дандаа 1 онооны бөмбөд үлдчихлээ штэ. За 6 оноотой эхний 3 цэгээс за хамгийн ихтэй л 16 оноо аавна гэсэн үг тэгэхээр 7 8 9 за баг магадгүй 4 дахь цэг дээр Moneyball байсан бол илүү олон оноо авахар байлаа да 9 оноо 10 дахь оноо 10 оноотой байгаа. Угаагаад гараад ирэх юм 10 оноо. За баг цоож дахиад аврагуу. За явж ирсэн харъя те. За яг одоо үзэгчтэй түрүү танилцуулсан 4 удаагийн олон шидэлтийн тэмцээний авраг намжлал оржийн зоол шаргал шидлэг үүсгэхэд бэлэн болж байна. За Moneyball 4 дахь цэг дээр байрлуулсан байна. За ингээд 10 гэдэг босхийг давах юм бол 5 дахь удаага энэ тэмцээний цомыг л өргөхөндөө 1 2 оноотой гарч ирж байна эхний цэг дээрээс. Цаг байгаа учраас хийх ёстой, шидэлтүүдэд 50 хийх ёстой 4 оноо. 4 оноотой. За голын цэг энэ цэгээс өмнөх шатанд маш сайн шидсэн, 2 дараалсан шидэлд 3 дараалах нь өгсөн амжилтгүй болчлоо. 4 дахь нь ороод гарсан 6 оноотой. За одоо ядаж 3-ын хийгдэл аврах шүү дээ энэ цэгээс. 8 10 тэнцэн. За ингээ сүүлийн цэг дээр аврагын шидэлт аль нь байх нь вэ?
байхгүй. Байдгүй. Байхгүй. 11 үзэгчтэй 8 жил дөржин зол жаргал. Яг албан ёсны дээдлийн тэмцээнд ийхүү 3 дахь удаага төрүүлж домогч шилэгч Цэрэн давгийн аз баяртай амжилтаараа чацуу болж ирж байгаа юм. Нэг ялгаа нь 2015-16 оны Sprite-ийн одоо 3 оны шидэлтийн авраг болсон гэсэн Супер лигийн. За ингээд нэгсэндөө карьертаа 5 дахь удаага дээдлигт 3 дахь удаага ийхүү амжилт дөржин зол жаргал гэмээх Төрөлхтөй олон улсын хэмжээний мастер шилэгч төрүүлж байна. 5 удаа төрүүлсэн тоглогч Монголын дээдлийн түүхэнд байхгүй. Өмнө нь бол Цэрэн давгийн алз баяр зол чаргалсан нойр тамирч хоёул яг 4 удаа төрүүлсэн байсан ингээд. Зөв. Тий 5 дахь удаага төрүүлээд ийхүү дээр нь оргилд ганцаараа бишгтэй тэгэлж ийн гэсэн үг. За ингээд 3 онооны шидэлтийн тавьсныг манай Саксан бөмбөгийн Ахмад үеийн бас гол төлөөллүүдийн нэг Монсоникийн Баярхүү гардуулж байгаа юм байна. За Баярхүү ахчууд 1996 оны дээдлийн холын шилдэг тэмцээний авраг. Яг үнэн. За намжилт оржийн зол жаргал. Яахаа аргагүй Монголын саксан бөмбөгт өөрийн гэсэн тод ул мөрийг үлдээж байгаа ийм одоо шилдэг саксан бөмбөгчдийн нэгэ үнийгээс баталж одоо 30 жилийнхаа ойн бүх одын тоглолтоор өөрийнхөө нэрийг бас бичүүлэх амжилтыг гаргаж чадлаа. За одоо та бүхэн зол чаргалын яг одоо төрж байгаа сэтгэлийг хүргэе азгчтай. Үзэгчдээ та бүхнийг 3 оны шидэлтийн авраг зол жаргалтай уулзуулж байна. За таны хувьд 5 дахь удаага 3 оны шидэлтийн авраг боллоо. 5 удаагийн авраг ямар хэн сонсогч байна? Маш баяртай байна. Тэгээд юуны өмнө оролцох урилга өгсөн, оролцохоор боломж өгсөн Саксан бөмбөгийн холбооныхонд баярлалаа. Тэгээд би манай хүүхдүүд намайг оролцооч гэгээд маш их гуйсан. Тэгээд хүүхдүүдийнхээ би хүслийг биелүүлж төрүүлсэндээ баяртай байна. Багийнхандаа баярлалаа. Дүү нэртэй баярлалаа. Өнөөдөр бол Саксан бөмбөгчдийн баярын өдөр. Таныг энэ олон жил Саксан бөмбөгөөр хичээлэхэд тусалсан, үргэж хөгжөө нэмждэг бүх хүмүүстэй хандаад нэг үг талархал гişүүлээч. Саксан бөмбөг бол нэв нэгдэл, эрч хүч, хамтын спорт. Тийм учраас Саксан бөмбөгтэй хичээллээрээ үнэнч байгаараа залуусаа Саксан бөмбөг манд тухай. Танд баярлалаа, амжилтсаа. Баярлалаа. Баярлалаа зүгтээ бүх одын тоглолт үргэлжлүүлсээр байна. Ингээд залуу одын тоглолтоо үргэлжлүүлэн хүлээн авч үзье.